Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий 3 дугаар төлөвлөгөөг 1976 онд баталсан. Үүнд автозамын сүлжээний үндсэн даацыг 84,000 машин байхаар төлөвлөжээ. Үүнээс хойш автозамын сүлжээг тодорхой хувиар нэмэгдүүлсээр байгаа ч 50 орчим жилийн хугацаанд машины тоо эрс өсөж 2024 оны байдлаар нийслэл хотод 650,000 автомашин хөдөлгөөнд оролцож хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байна. Тухайлбал хотын баруунаас зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэмдэглэх дагуу өнөөдрийн байдлаар иргэд 6 маршрутаас сонгож зорчдог бөгөөд эдгээр чиглэлд оргил цагийн үед нэг иргэн өдөрт багадаа 2-3 цагийг зарцуулж байна. Хэвтээ тэмдэглэх дагуу өдөрт дунджаар 347,000 машин тасралтгүй хөдөлгөөнд оролцож, үүнийг дагаад нийгмийн эдийн засгийн хохирол нөлөөлөл асар өндөр байгаа юм. Тиймээс автозамын сүлжээний хэвтээ тэмдэглэхийн дагуу туулын хурдны замыг бүтээн байгуулах хэрэгцээ шаардлага өндөр гэдгийг энэхүү судалгаанаас харж байна. Монгол Улсын засгийн газар нийслэлээс автозамын сүлжээг сайжруулах, төвчрлийг бууруулах хүрээнд олон шатлалт арга хэмжээг төлөвлөв. Хөгжлийн 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зорж буй нэг нь туулын хурдны зам төсөл юм. Энэхүү төсөл нь хотын төв рүү чиглэдэг урсгалыг сааруулж, хотын зах руу чиглүүлэх бөгөөд нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар налах чиглэлийн автозамаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 6 эгнээ байх юм. Хотын төв хэсгээр дайрахгүй нийслэлийн баруун хэсгээр баригдах учраас төвийн ачааллыг шууд бууруулж, төвийн автозамын хөдөлгөөний нэгтрэл саарна. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсны үндсэн дээр бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлж 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Тус төслийн хүрээнд нийт 12 байршилд гүүрэн байгууламж барина. Алаахын автозам, Дүнжин гарвын автозам, ажилчдын гудамж, Яарамгийн гүүр, Сонсголонгийн автозам, мянган машины зогсоол хэсэг, Эмээлтийн автозамтай 2 төвшний огтлолцлоор холбоно. Мөн 7 байрлалд түнэл барихаар төлөвлөд байна. Туулын хурдны зам нь эдгээр 2 төвшний уулзар болон түнэл замтай холбогдсноор 10-аас 20% буурах тооцоолол судалгаа гарсан байна. Хэвтээ тэмдэглэх дагуух автозамын сүлжээний дундаж хурд 7-оос 13 км/цаг байгаа бол төсөл хэрэгжснээр 10-аас 25 км/цаг болж нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Түүнчлэн төслийн автозамын дагуу 23 байршилд гэрлэн тохиолол 4686 ширхэг гэрэлтүүлгийн шон. 2 байршилд бүрэн тоноглол бүхий төлбөр хураацыг барихаар төлөвлөд байна. Далайх болон Эмээлтийн замаар шин тойрог зам болон шин их тойрог замуудтай уялдана. Төслийн үр өгөөж. Туулын хурдны замын дагуу үйлчилгээ худалдааны төвүүд байршиж, ажлын байр нэмэгдэнэ. Дархан замын үд чиглэлийн автотээврийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, эдийн засгийн эргэлт өснө. Хотын төвийн агаарын бохирдол буурна. Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болно.